Монгол улсад анхдугаар үндсэн хууль батлагдсны түүх өдрийг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч зарлага гарган дараах хүмүүсийг одон медалаар шагнав. Ардын аж ахуйн болон мал аж ахуйн салбарт тасралтгүй он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, олон зуун шавнараа амьдрах ухаан, хөдөлмөрлөх арга туршлага сурган, залуу гэр бүл болон амьдралын бэрхшээлтэй айл хүрхүүдийг байнга дэмжиж ажилдаг. Онцгой гавьяаг нь үнэлж, Өөрхангай аймгийн Уянх сумын Бадрал багийн зөвлөх, Монгол улсын 3 удаагийн авраг малчин Палан хүүгийн галсан Яндон, Монгол улсын газар тариалангийн салбарт 30 гаруй жилийн турш үр бүтээлтэй ажиллаж, тариалангийн үйлдвэрлэлд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж, Шарвын Мардаа нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, хөдөлмөрийн баатрын алтан соёмд тэмдэг Сүхбаатарын одонгоор шагнав. Мөн боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, эдийн засаг, байгаль орчин, нийтийн аж ахуй, хэвлэл мэдээлэл, урлаг спортын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан олон жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг Монгол улсын гавьяа цол хүртээ. Монгол улсын их сургуулийн тэнхимийн эрхлэгч Журийн Баян сан, Монгол улсын их сургуулийн Монгол хэл соёлын доктор профессор Чойжил живийн бэлэг сайхан, Өөрхангай аймгийн Уянх сумын ерөнхий боловсролын сургуулийн математикийн багш Сангийн Баян жаргал, Эрдэмийн ундраа зохицолборын багш Дамбын Гоош охин, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургуулийн багш Урт насангийн Даваан юм. Монгол Улсын хамтарсан 3 дугаар сургуулийн захирал Жамбын Соронзон нарыг гавьяат багшцуулаад, дотор уламжлалт нөхөн сэргээх Тохуун хувьцаат компани зөвлөх хэмжээ Пилжидийн баамдрагч, улсын клиникийн төв эмнэлгийн мэс засалж Балжин нэмийн Туяа Бадрах, сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Дурсан Доржийн Эрдэнэ Аяр нарыг хүний гавьяат дэмжицүүлээ. Фокси спортын олон улсын шүүгч Сандгийн Баясгаланг гавьяат дасгалжуулагч цолоор, нийслэлийн засаг даргын орлогч Даваа Доржийн Гамболдыг гавьяат эдийн засагч цолоор, Баян зүрх дүүргийн иргэн чөлөөт уран бүтээлж Жамсрангийн Сүхбаыг, Архангай аймгийн хөгжим бүжгийн театрын дуучин Дижид Балын Баян жаргал нарыг гавьяат жүжигчин цолоор, хөгжмийн зохиолчдын холбооны дарга Бадарчин Бямб Баярыг урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор, сонин хэвлийн Ахмад ажилтан хан үйлдвэргийн өндөр настан Гомживийн очроотыг соёлын гавьяат зүтгэлтэн цолоор, Улаанбаатар цахилгаан түгээх станц хувьцаат компани дарга Гарамхандын Базар гүр, Улс өвгийн удирдах газрын дарга Бат Өжрийн Пүрэв жур нарыг аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор, байгаль орчин аялал жуулчлалын сайдын зөвлөх Цэрэндашийн Дамдинг байгаль орчны гавьяат ажилтан цолоор, барилгын Монхонгай хувьцаат компани инженер Тарбагийн Сиренэн Дагвыг гавьяат барилгачин цолоор тус шагнав. Мөн Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн дэд сургуулийн багш Гинингийн Элдв очир, Эрдэмийн ундраа зохицолборын математикийн багш Дагвын Мангал нарын 6 хүнийг Сүхбаатарын одонгоор, үндэсний статистикийн хорооны Ахмад ажилтан Гизгийн Оюун Бат, Монгол банкны Эрдэнэсийн сангийн нэрв Чанслын Ган зэрэг нарын 7 хүнийг хөдөлмөрийн гавьяаны Улаан түгийн одонгоор, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн багш Доржийн Хорлоо, үндэсний статистикийн хорооны Ахмад ажилтан Сүрэн живийн Дэгш жаргал нарын 10 хүнийг Алдан гадас одонгоор, нийслэлийн цагдаагийн газрын ёс журмын ахлах офицер Дэд хурандаа Цэрэн Норвын Эрдэнэ сайхан, Батлан хамгаалахын яамны ерөнхий нэгтлэн хурандаа Ичин Норвын Одхүү нарыг зэргийн гавьяаны одонгоор, нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Төмрийн Оюун сувд, Монтед хувьцаат компани захирал Цэрэн Жимцийн Гамбол нарыг хөдөлмөрийн хүндэт медалаар тус шагнав.
хэлцээ. Өвгдөө цэвэрлэнд өвлөж өгсөн газар шороо тусгай тусламж бүрэн эдд байдал эрхлэгчдөө үеийн үед нандин явах учиртаа Монгол түмэн эвнэгдэлтэй хамтын зорилго үнэт зүйлтэй өөдрөг тэмүүлэлтэй шаргуу хөдөлмөрч байсан цаг их төвхтэй улам нэр хүндтэйгээр залуурдан бүтээх өв тавилттай улсаа өнөөдрийн хөдөлгөөн өдрөөр их орныхоо өнцөг болон бүрт салбартаа он удаан жил ажиллаж нэр төртөө авьяагаа болсон хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг Монголын төр үнэлж байна. Газар тариалан, малажгүй, боловсрол, эрүүл мэнд, хууль эрх зүйн, батлан хамгаалах, уулуурхай, эрчим хүч, спорт, статистик зэрэг их орныхоо өвч төвчлийн олон салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн та бүхэнд баяр хүргэж чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Ялангуяа ариун шиг газрынхаа аливсан тариалан дундаас уянт мансуугийнхаа төдийн чулуу цагийн хотноос Монгол улсын хөдөлмөрийн баатар болж буй Мардан ба Галсан Яндон баатарт халуун баяр хүргэж ажлын өндөр амжилтыг хүсье. Ингээд та